За сүм хурууд хийхийн тулд хэдүүлээ сүүгээ яг одоо түүхий сүү аваад огт ариутгахгүйгээр тасалгааны температурт 3 хоног байлгана савнд. За багшийнх нь энэ нэг 5 литр орчим ямааны сүү байгаа. Ингээд 3 хоногт ингээд нэг юм тарах шиг болоод бүрэлдсэн байх хэвээр. За одоо энэ бүрэлдсэн сүүгээ яг тарах шиг харагдаад тогоондоо хийгээд халаана яг ийдэм гаргадаг шиг. За ингээ халаад ийдэм шар сүүний ядгараад хэлэхээр шар сүүгийг тавьчихнаа. Ингээд шар сүүгийг сайн шүүчиж болно. Хэрвээ та нар маань тоон дээрээсээ шүүж болж байгаа бол бас зүгээр шууд тоон дээрээс нь шүүтсэн ч болно. За одоо саяны шүүсэн эдмээ уцаага тогоондоо хийгээд тарын нийт дундын гадаар байнга хутгана. За баг зэргийн чихэр амт өгүүднээс коксны сахарнаас нэг жоохон хичээ та нар маань бурам хийж болно. Мөн сахаргүй хийсэн ч болно. Яг ийм маш багыг хийн. Ингээд харан нийлсэн үед нь. Одоо ингээд тосын язгараад ирж байгаа. За одоо ингээд нэг хайлмаг шиг тарин нийлсэн гурил шиг болоод ирэхээр нь хэдүүлээ хөвлээд хөргөнөө. Мачиг дээр хив мутаад. Хасуун дээр нь ингээд хөвлээд авчвал ингээд гоё цагаан сарын 5-гийн эдэгээ сүүн хуруудаар хийчих болох нэ.